100. Энэ бол тоо. 10 гэдэг тооны квадрат. 10,000 гэдэг тооны язгуурд орох утга. 3 оронтой хамгийн бага натурал тоо. Эхний 4 эерэг бүхэл тооны кубүүдийн нийлбэр. Мөн ижил тооны нийлбэрүүдийн квадрат. Энэ бол 100% математик бодит байдал. ертөнц даяар хүчин төгөлдөр. 100 жилийн өмнө Парис зохион байгуулагдсан зуны олимп спортын түүхэнд чухал үйл явдал байсан. 100 жилийн өмнө Roy Chapman Andrews гэдэг эрдэмтэн Монголын говьоос анх удаа үлэг гөрүүлийн өндөг олсон нь палеонтологийн салбарын чухал үйл явдал байлаа. 100 жилийн өмнө Edwin Hubble Андромеда галактикийг нээсэн нь одоо орны салбарт чухал байв. 100 жилийн өмнө Адольф Хитлер шоронгоос суллагдаж нацист намын зохион байгуулалтыг шинээр загварчилсан. 100 жилийн өмнө Владимир Ленин нас барж араас нь Йосеф Сталин зөвлөлт толгойт улсыг удирдах эхэлсэн. Энэ бол 100% түүхэн бодит байдал. Дэлхийд даяарх хүн төрлөختөн үүнийг бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг. Яг 100 жилийн өмнө дэлхийд даяар олон орон өөрсдийн засаглалын тогтолцоогоо шинжилж, нийтийн зөвшөлдсөлд хүрч, үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах улсыг байгуулж байсан. Тэдний нэг нь монголчууд бид. Бид шинэ дэлхийд өөрсдийн тусгаар тогтнолоо зарлах гэж баггүй төдөрсөн. Алдсан нь ч байсан, онсон нь ч байсан. Гагцхүү 100 жилийн өмнө бусад улсууд бидний юунаас айсан гэж мэдлэгээс. Бодит байдлыг бид өөрсдөө хараат бусаар харчихгүй, анзаарчихгүй гэдгээс. Бид тусгаар тогтнолоо зарласан ч мэдлэгийн хувьд хараат байлаа. Үнэн гэдэг сонин дээр худал хэвлэгдэж, эрдэмтэн хүн эсэргүү гэдэг нэр зөөж, үнэхээр эсэргүүцэн нь үхлийн ялд унаж байлаа. Ийхүү хүмүүс айж эхэлсэн. Мэдхээс бодит байдлыг эрен хайхаас эмээх хандлага газар авсан. Гэхдээ бид бууж өгөөгүй. 100 жил өнгөрсөн ч бид эрх чөлөөт ардчилсан улсад амьдарч байна. Бодит байдлыг бид өөрсдөө хараат бусаар харж чадж байна. Энэ бол бидний тусгаар тогтнолын баталгаа. Энэ бол бидний бодит байдал. Монгол хүн бүхэн үүнийг хүлээн зөвшөөрнө. Одоо харин бид өнгөрснөөсөө сургамж авч ураг шалгах хэрэгтэй. Дараагийн 100 жилийн түүхээ бичих цаг бидний өмнө ирээд байна. Танаас асууя. Бодит байдлыг гаргаж ирэхэд ашиглагддаг хамгийн үр дүнтэй арга юу вэ? Мэдээж шинжлэх ухаан. Мэдлэгийг олборлох, системчлэх, бодит үнэн рүү дөхөх үйл хэрэгч нь л шинжлэх ухаан шүү дээ. Шинжлэх ухаан 100 гэрлийн жилийн алсад орших дэлхийд төст гаригийг илрүүлж, атомын хөдөлгөөнийг 100 отосекундээр хэмжиж чадаж байхад бид яагаад энэ эрдэмд илүү шамдан суралцаж болохгүй гэж? Юу биднийг хазаарлах вэ? 100 жилийн өмнө дэлхийг харах өнцгийг мань халахж байсан улсууд одоо бидний ертөнцийг харах өнцгийг мань хазаарлах гэж оролдож магадгүй. Гэхдээ бид бууж өгөхгүй, хойш алхахгүй, урагшлах хэрэгтэй.